сая би нэг асуултанд хариулт авч чадаагүй. Тэгээд тэрийг асууя гэд байгаа. Гэхдээ одоо бол үг хэлж байгаа учраас дараа нь тосноо авч болно. Эдийн засаг хөгжлийн амнистри, ипотекийн зээлд хамруулах талаар багш нарын тэр бодлогын шийд дэлгэрэнгүй асууя гэж бодож байна. За тэгээд саяны Бачаргал тэрийн нарийн хариулаад байгаа тэр англи хэлийг их асуудал ер нь нэг 100 сургууль дээр өнгөрсөн хичээлийн жилд эхэлсэн гэж сонсч байсан. 100 сургууль дээр тэр сургуулиуд дээр ер нь ямар явсан гэдэг би одоо Баярмаа гишүүний асуугаад байгаа шиг тийм нарийн юм руу бас орж сая нэмж за тэрийг бас нэг тодруулж мэдмээр байгаа. За энэ талаараа дараа нь тодруулъя. За тэгээд ер нь энэ манай их хурлын гишүүд дотор боловсролын салбарын төлөөлөл одоо арчилсан нам дотор манай Мөхтиа гишүүн байж гэн. За Эвсэл дотор Ундраа гишүүн байж гэн. За манай нам дотор одоо Хэрлэн гишүүн, Буумачир гишүүн гэд бид нар ингээд дандаа багш хийжсэн ийм хүмүүс байгаа. Тэгээд одоо багш нарын буюу одоо ихтэй сургууль, ерөнхий боловсролын сургуулийн тэр зовлон жаргалыг сайн мэдэх хүмүүс байгаа учраас бүгдээрээ нэг амьдралтай юм хийхгүй бол зүгээр нэг юм цаасан дээр тэмдэглэсэн шинжил гэдэг юм уу, цаасан дээр тэмдэглэсэн зүйлийг хийхээс одоо нэлээд тийм татгал заад за яг ингээ бодитоо хэдэн талаасаа яриад сая бид нэр тэр хүртээмжийн тал дээр боловсролын яам, нийслэл, сангийн яам ингээд гурван талаасаа уулзаад ингээд яриад байхаар ажлууд нэлээд тийм юутай явд юм бэлээ. Бүтээмжтэй. Хэдэн талаасаа уулзаад яриад харилцан буулт хийгээд гэдэг юм уу, өөрсдийнхөө өнцгийг гаргаж байгаа санаагаа ингээд сайхан тайлбарлаад яриад явах нь бол их зохимжтой. Тэгэхээр энэ тал дээр хэдүүлээ боловсролынхаа жилийг өгтаад хамтдаа их сайхан уулзах тийм цагуудыг гаргая. Би жишээ нь одоо энд ингээд илтгэл тавих гэж байна л да, өнөөдөр мэдээлэл өгөх гэж байна. Тэгээд энэ мэдээлэлээ ч гэсэн одоо эдийн засаг хөгжлийн яам дээр бол очиж танилцуулаагүй байгаа. Тийм цаг гаргал бас нэг очиж танилцуулаад явъя гэсэн юм байгаа. Тэгэхээр аль аль талдаа мөн чанараар нь энэ гишүүдийнхаа энэ дотор нь галтгоонд нь чанагдж исэн хүмүүсийнхаа одоо санааг сайн тусгаад ингээд хамтраад ажиллаад явъя гэдгийг хэлэх байна. За эхлэе. За саяны үгэн дээр маш чухал нэг юм дурддагтайг өнгөрснийг санчлаа. Хөдөө орон нутагт багш нар очиод ажлыг гэхээр ерөөсөй байр сав байхгүй. Тийм учраас ипотекийн зээл ялангуяа боловсролын салбарт багш нарт шийдэж өгөхгүй бол энэ багшийн дутагдал ерөөсөй арилахгүй байгаа. Тэгэхээр энийг заавал бас энэ ипотекийн зээлтэй холбоотой бодлогондоо тусгамаар байгаа шүү. За дараагийн үг